Манай улсын нийт гадаад уур 39.6 тэрбум Америк доллар байна. Баруун аймагуудад өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх мал мах бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарна. Энэ он гарсаар 1603 хүн угаарын хийд хорджээ. Золбоохүү Манаслуу уулын оргилд гарсан манай улсын 3 дахь уулчин боллоо. Олон улсын хүүхдийн дууны уралдаанд эх орноо төлөөлөн оролцож байгаа гоо морлын аялал үргэлжилж байна. Брэд залуу дэлхийн кибер спортын түүхэнд нэрээ мөнхлөх цаг айс үе. Ice Global-ийн 100 хормын мэдээ эхэлж байна. Манай улсын нийт гадаад уур 39.6 тэрбум Америк доллар болж өмнөх оноос 4.5 тэрбум Америк доллараар өсжээ. Үүнд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг болон төв банк, засгийн газрын үр нөлөөлжээ. Тодорхойлбол нийт үрийн 45% нь шууд хөрөнгө оруулалт болон компани зээллэг, 22 орчим хувь нь засгийн газар, 8% нь төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 4% нь төв банкных байна. Үлдсэн 20 орчим хувь нь бусад салбарын тавьсан үр байна. Баруун аймагуудад өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх мал мах бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарна. Өвөлжилтийн бэлтгэл байдалтай холбогдуулан баруун 7 аймагт ажилласан ажлын хэсгээс ийм дүгнэлт гаргажээ. Тодорхойлбол Увс аймагт 2.7 сая орчим толгой мал өвөлжиж хаваржих урьдчилсан тооцоо гарснаас 30% нь эдийн засгийн эргэлтэд оруулахар болжээ. Мөн Ховдод 6.3, Завханд 6, Баян үлгэд 3.6, Говьалтад 4.3, Өвөр хангаад 5.3 сая толгой мал өвөлжиж урьдчилсан тооцоо гараад байна. Өвөлжилт хаваржилтын хүндрэлийг эрсдэл багтаад даван туулахад тусгаалсан төсөв батлуулах шаардлагатай гэж үзэж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хор судлал шуурхай удирдлагын албанд энэ он гарсаар нийслэлийн 7 дүүрэг 9 аймагт нийт 1603 хүн угаарын хийн хордлогод өртөж 34 хүн амнасаа алдсан талаар албаныхан мэдээллээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 36%-аар өссөн үзүүлэлт болж байна. Байршлаар нь тодорхойлбол Сонгон айрхан дүүрэгт 444, Чингэлтэд 234, Скватр Баянгол дүүрэгт Тусбүр 108, Баян зүрхэд 400, Налайхт 94, Хаанхулд 132 дуудлага мэдээлэл бүртгэгдэжээ. Золбоохүү Хималай уулын 8000 м өндөртэй 14 ориглын нэг Манаслуу ууланд гарсан манай улсын 3 дахь уулчин боллоо. Далайн төвшнөөс 1863 м өндөр тус ууланд тэрээр өнгөрсөн 9-р сарын 25-нд орон нутгийн цагаар 4 цагт амжилттай гарчээ. Түүний хувьд 8000-аас дээш өндөртэй 2 дахь оргилд гарч байгааг өгöd. Өмнө нь 2023 онд 8848 м өндөр Эверестэд амжилттай авирчээ. Дэлхийн 8 дахь ноён оргил Манаслууд манай улсаас анх 2019 онд Батболд, 2024 онд Бат тишиг нар гарчээ. Оросын улбаны улсын ардын жүжигчин нэрт хөгжмийн зохиолч продюсер Игорь Крутон үүсгэн байгуулсан Бидний үе олон улсын хүүхдийн зохиолын дууны уралдаанд шалгаран оролцож байгаа Дэлгэр баярын гоо морлын аялал үргэлжилж байна. Юуны өмнө тэрээр улаан талбайгаар аавын хамтаа илж түүний тухай танилцуулга бүхий ном хэвлэгдэн гарч тас агентлагт тас хийсэн ярилцлага өгсөн байна. Би анхудаа хилийн чанданд тэмцээнд орж үзэж байгаа. Тэгээ анхудаа хилийн чандад тэмцээнд орж үзэхдээ Оросын улбаны улсын Москва хотод орохоор болсондоо би маш их талархаж, маш их баярлж явж байгаа. Уралдааны эцсийн шалгаруулалт 11-нд болох бөгөөд Оросын NTV телевизээр шууд цацна. Ялагчийг үзэгчдийн саналаар шалгаруулдаг тул Монгол охиноо дэмжиж саналаа өгөөрэй. Брэд залуу дэлхийн кибер спортын түүхэнд нэрээ мөнхлөх цаг айс үе. Тодорхойлбол Брэдэд төрж өссөн ч одоогоор Америк нэгдсэн улсад сурч амьдарч байгаа 18 настай Майдер CS2 тэмцээнд өөрийн ур чадвараа гайхуулаад амжижээ. Тэрээр Монголын шилдэг тамирчдын нэг төдийгүй хойд Америкт чансаагаар 3 дугаарт бичигддэг байна. Майдер 6 наснаас аавынхаа тусламж дагаар тоглож эхэлсэн ч кибер спортод 2022 оноос эргэлт буцалтгүй орж Fake8 тоглоомын талбарт бүртгүүлжээ. Түүнийг захим тоглоомын талбарт хардаж байсан үе бий. Гэхдээ тун удалгүй үнэн шудраг тоглолтын хяналт шалгалтаар баталгаажуулсан байна. Ice Global-ийн 100 хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.